цөөхөн монголчууд төслийн багийнхаа нийслэл Улаанбаатар хоттой үргэлжлүүлэн ажиллаж байна. За тэгэхээр ерөнхийдөө цаас ороод хүйтэн цагийн ажлын иржээ. Тэгсэн чинь энд бол сэтгэл зүрхээрээ ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Миний ард яг сүндэрлээ харагдаж байгаа юм үлгэрийн одоо хүүхдийн инээ цалгисан нэгэн сайхан ордон бий болох гэж байна. Тэгэхээр энэ ордны одоо бүтээн байгуулалт хэдэн хувьтай явж байгаа талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бид улаастай шинэ нийцэд одоо ирсэн байна. Ингээ бүгдээрээ татгшаага ороод барилгын үйл явцтай танилццгаая. Ажил алид өрнөж байгаа юм байна. За энэ дэг сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй юу? Намин гэдэг иж эдийн орон гэдэг энэ сайхан төсөл гэр хороолол бий болж байгаа нь бол одоо хоёр дахь нь тийм ээ. Тэгээ яг энийг хувь хүний хувьд өөрөө юу гэж бодож байгаа вэ? Бас ингээд гар бие оролцохоор сэтгэл зүрхээрээ хурж ирсэн байх шүү дээ. ер нь хүүхдийн төлөө юм хийн гэдэг амар гоё. Тийм болохоор хүмүүсийг ирж туслаасаа их багч хэлтгөө. Та нар хэдэл ирсэн бэ? Бид нар дөрвөл ирсэн. За тэгээд ажилдаа орох гээд хурцээ бариад ирсэн байна. За ажлын амжилт төсөө. Баярлалаа. Ингээд залуучууд бол их ирж байгаа юм байна. Тэгэхээр яг одоо барилга дээр ажиллаж байгаа ах эгчнэрийн сэтгэлийг сонсъё. За бид нар энэ барилгын үйл явцыг бас үзэгч хүмүүндээ харуулах гээд сурвалжлага хийгээд явж байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө бол гадна талын бүтээн байгуулалт үнэхээр үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй сайхан бий болж байна. Дотоод засал ерөнхийдөө бол суурин болсон байна. Энэ хэр хугацаанд бий болох нь вэ? Та аль хэсэг дээр нь ажиллаж байна бидэнтэй сайхан сэтгэлээ олцохгүй юу? Би Top Electro-Signal компани инженер байна. Би энэ барилгын галын тохиоллыг хийж байна. Тэгээ зургийн дагуу бид уцаа татаад явж байна. Манайхаас ямартаач энэ бүгдийг хандвар энэ ичтэй орнд энэ бүгдийг хийж өгч байгаа. Дэлхийд номер 1 Оросын албаны улсын гал төсвөртэй кабель галын тохиоллын хамгийн сайн чанартай материалаар хийж байгаа болохоор энэ ичтэй орны барилга дээр тоглож байгаа үйлчлүүлж байгаа хүүхдүүдээс ахвал энэ хүүхдэд галын аюулгүй байдлыг хангаж ажиллахад нь ер нь их тусламжтай болов гэж бодож байна. Тэгм учраас энэ сэтгэл сайхан байна. Тийм. Урамтай сайхан байна. Хүүхдүүдийн төлөө учраас тийм. Гоё одоо хүүхдийн дөө цангиасаа ийм сайхан өргөө бий болоход та хэд мандаас гар бие хүчин сэтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас энийг сурвалжилж явж байгаамаа. Тэгэхээр та бидэндээ сэтгэлээ хаалцахгүй юу? Сайхан л байна. Одоо олон хүүхдүүдийн төлөө ингээд сэтгэл гараад бидэд ингээд өнчөө байрлаад ингээд болж өгөл богино хугацаанд хийхин төлөө л ингээд ажиллаж байгаа чинь. Та нарын хэдүүлээ ажиллаж байна? 7-8 л ажиллаж байна. Одоо тэгээд хэрэв хугацаа шаардвал бид хүнээ нэмэн гайгүй ингээд хэдүүлээ ингээд явчихна. Яг одоо та бүхэн зогсож байгаа энэ хэсэг ямар одоо таихим өрөө болох энэ хүүхдийн анги, цэцэрлэгийн анги. Цэцэрлэгийн анги. Тийм. Материал хэр орж ийн, хэр хуралцж ийн, энэ талаар мэдээлэл байна уу? Одоо материал хэлэхээр цааваас аваад ирэх юм байсан. Дутагдаж ботцоо одоо айгуул байх шиг вэ. Сайхан энэ Монгол ард түмшиг сайхан сэтгэл сайдал юм байна, ханх хүчтэй ирчих юм байна. Хандуу машин хэрдэг юм байна, сайхан байна. Бас бидэд ярилцсан хоорондоо ярьж л үнэхээр олны юм олонгүй даалаг ихчээр сайхан л болж байна. За баярлалаа. Ажлаас нь хийж ахтан жоохон цаг завыг авсан боловчлаарай. Зүгээр. Сайн байна уу хаа? Ажил ямар шиг явж байна? Дайч. Энд ажиллаад хэд он ч юу? Энэ чи бид бүр намраас хойш ажилласан. Шаварлагын ажлыг хийгээд одоо заслыг хийж байгаа. Тэ. Зүгээр. Дайчгүй. Гоё босч штэ одоо. Монголчууд нэг эвтэй байхтай хүчтэй гэдэг чинь үнэн штэ одоо. Тэ. Та өөртөө сэтгэл үеийг л ажиллаа хийж байна уу? Тэгээд дор нь хийгээл дуусгах штэ. За баярлалаа. Ажилд нь амжилт. Баярлалаа. Та хэр хугацаанд ажиллав? Сэтгэл хэр байна? Сайхан байна. Ярхан байна. Зүгээр байна. Урд нь нөгөө юунаас нэхлээ хийцэн болохоор тэгээд. Одоо энэ хэдэн сар ажиллаад үр шимээ хүртэх гээд та хэдэн сэтгэл догдолж байна. Энэ гадлын засал ер нь бол бий болсон байх шүү тий. Болсон. Одоо 100-ийнхаа 85% орсон явж байгаа юм. Хүүхдүүдэд одоо божигнуулаад энэ орж ингээд ямар яриа авах вэ? Одоо тоглоомын талбар сайхан болсон байгаа юм тийм. Та ер нь хувь хүнийхээ зүгээс ер нь энэ одоо бүтээн байгуулалтыг юу гэж
гэж бодож байна. Та бас эндээс түүхийг бүтээгээд гар бие оролцож чинь шүү дээ. Маш их сэтгэл өндөр байна их чинь. Хүн болгон бүтээн байгуулалт хийгээд, хүн болгон сэтгэлээрээ өглөөд тэгээд ирэхээр хүний урам сэтгэл сайхан урамтай, хүүхдүүд маань сайхан бүжиглэх байхаа гэж бодож байна. Өөрсдөө танилцуулахгүй юу? Амар төвшөө гэдэг. Тэгээ бид ч бас өөрсдөө бас нэг сайн дураа аюул хий гэж бодсод найзууд байдаг. Өмнө хамт ажиллаж байсан тэгээд. Нэг бас нэг хоёр охин байсан. Бүгд найзууд байж байгаа тий. Ямар дөрүлээ явж байгаа. Ер нь аль амралтын өдрөөр бас ингээд залуучууд бүр ингээд 100-200 маш олоолаа ирээд тусч ийн гэсэн. Тэгэхээр ажлын өдрүүд ч гэсэн ингээд цаг заваа гаргаад хамт олноороо ирнэ гэдэг сайхан байна. Аль хэсгийн ажилд илүү их таслах гад байж байна. Өнөөдөр зүгээр ирээд амралтын өдөр болдод амжихгүйсэн. Тэгээд ажлын өдөр яг хүн багтаа байж магадгүй очиад үзье. Тэгээд ажлын өдрийг сонгож ирсэн. Тэгээд ажлын өдөр зохион байгуулагч хариуцсан кампыг арьсж байгаа хүнийх нь даалгавраа тэгээд одоогоор газар чорны ажилд л орчод байж байна. Гадаа хүүтэн цэрүүнж байсан ч гэсэн хийж байгаа ажил нь тэр цаагаараа нэг сайхан буянтай юм да тий. Тийм гадаач нэгт аим хүүтэн ч гэдэг юм. Угаасаа хөдөлгөөгээл халуусаа ус гадаа болгоо ажиллаж. Тийм дэж хүүхдүүдэд буянтай ажил. Дэж хүнд буян болно гэдэг чинь хамгийн дээд нь байна шүү дээ тий. За найзуудад нөөрт чинь амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Хоёлаа танилцъя. Сайн наваа цогоо авто маргад гэдэг. Энэ Монгол цэргийн зөвлөсөн энэ үйл ажиллагаа явуулж байгаа тийм шинээр цэрэг паасан залуучууд нэгдээд ийм зөвлөлт байгуулад эндээс ирж байгаа залуу байна. Өнөөдөр ажлууд болохоор ганцаардаад тэгээд ирсэн ганцаараа жисэн гар бие оролцоод ингээд хүүхдүүдэд ижидээ орон хоёрын дээр туслаад явж байна. Тийм зөвлөл маань юу гэхээр ийм сайн үлсэн аян хийж явна гэсэн тийм байгаа. Тэгээд одоо залуучуудаа нийтлэл рүүгээ залуучуудаа уриалгах талаар одоо жишээ нь өглөө 6 цагт бид нар босоод гүйлт гимнастик хийгээд тэгээд хагасаан болгонд ер нь бөөнөрөө цогдорч тэгээд гүйлт гимнастик хийдэг байлаа гэдэг. Тавтал зүгээр залуучууд уугаад хагасаанд нь шалтгадаг бол бид нар болохоор эсэргээрээ харин бид нар юм шүү юм залуус гэдэг. Тэгээд дээрээс нь сайн үлсэн юм хийж явна бүгдд тусалж явж байгаа. Ижидээ орон энэ сайхан барилгын гадна талын шилэн фасадыг хийж байгаа хүмүүстэй очиж уулзъя. Сайн байцгаана уу? За, ажил хэр явж байна? За, ажил ерөнхийдөө нэлээд төгсөж байна да. Өөрийгөө танилцуулахгүй юу? За, Max компанид шилэн фасад гэдэг. Усартай тий. Хамгийн гоё нэг юм өнгөлөг хэсгийг хийгээд байгаа залуучууд гэж би та хэдийг харлаа. За. Ер нь яг бүх хүмүүс ингээл хийгээл одоо энэ маань бол ер нь нөгөө аюулгүй байдлаасаа хүртэл өөрөө нөгөө ганжуулсан шил, энгийн шил биш байдаг болохоор аюулгүй талаасаа ер нь хагарч магарсан ч гэсэн аюулгүй бүх барилгууд угаасаа ийм шилээр хийгддэг. Ижидээ орон 2 гэдэг энэ сайхан бүтээн байгуулалт энэ тийм ээ хүүхдийн дуу цангисан ордон одоо ингээ гар бие оролцож байгаад өөрийнхөө үед ер нь сэтгэл ямар байгаа вэ? Сэтгэл ерөнхийдөө гоё байна дөө. Манад ажлын хамт олон ч гэсэн ингээд ерөнхийдөө тий сэтгэл зүрхээсээ хийж байгаа тий. Тэгээ энд чинь нөгөө олон хүүхдүүд байна гэсэн үднээсээ ер нь бол айгүй гоё байгаа ер нь тий. Танай хамт олоо хэдүүлээ энд ажиллаж байна? За манайх бол одоогоор 3-4 л тий. Энэ үйл ажиллагаа нь айгүй гоё болж байна. Тий тэгээд энэ үйл ажиллагаанд ер нь ирж байгаа олон залуучууд одоо сэтгэл зүрхээрээ ирж бас энд одоо тусламж хийж байгаа залуучууд юунуудаа ерөнхийдөө бүгдэндээ л уриалж хэлгээд гоё юм даа ер нь тий. Тэгээ ийшээ тэгээс сайн үлсээ хүмүүсийн ерөнхийдөө тусламж юугаар ерөнхийдөө гоё л болж байна тий. За баярлалаа танай хамт олонс ажлын өндөр ажилласан. За баярлалаа танай хамт олон ч гэсэн. Энийг бүтээсэн хүмүүс ч гэсэн бүгдэндээ ерөнхийдөө ажлын амжилт хүсье да.